тохиолдолд буруу мэдээлэл өгч байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжлэлч өрнөсөн. Эдгээр асуудлууд нь улсын хурлд шуурхай гормоор орж ирсэн өрийн босгыг 60% хүрэх хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр өрнөд байгаамаа. Улсын хурл дахь Монгол Ардын намын бүлэгийн энэ хуулийн төслөөр завсарлага авлаа. Өрийн босгыг дотоодын нийт бүтээгдэхүүний 60% хүрэх хуулийн төслийг засгийн газраас дахин зөвтгүүлж байгаа. Эхлээд 70% хүрэх төсөл оруулж ирсэн шүүмжил дагуулж засгийн газрыг огцруулах асуудлыг тавина гэж улсын хурлын гишүүн нэмд орж мэдэгдэж ийм хэмжээний эсэргүүцэлтэй тулд буцааж татаж авсан. Гэвч дахин 60% хүрэх төслийг шуурхай гормоор оруулж ирснийг нь улсын хурл хэлдэж эхлэв байгаа. Хуулийн төсөл анхныхаа босгыг давсан өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаа нь хэлцэх нь зөв гэж үзсэн мэлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулах төслийн үеэр Алтан хувийн засгийн газрын үед дотоодын нийт бүтээгдэхүүний 49% тэнцэж байна гэсэн үрийн хэмжээ 55%, дахин хэд хоногийн дараа 58.3% хүрсэн тооцооллын улсын шалтгааныг тодруулах гишүүн олон байгаа. Буруу мэдээлэл өгч байсан албан тушаалтнуудаа хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжил гараад байгаамаа. Өнөөдөр Засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр энэ асуудал мөн яригдлаа. Одоо ч олох цөөхөө мэдхээ болчихлоо шүү дээ. Нэг олох мөн цөөхгөө сууж идэх болчихлоо шүү дээ. Ийм бүр нэг алигаалц юм болж байна л. Тийм учраас яг ямар ч хэлээ гэсэн энэ чинь нэг төрийн юм чинь протокол нь тэмдэглэгдэж үлдэж байгаа байх гэж би ингэж бодож байгаа юм. Тэгэхээр одоо бол яг 1 сарын 1-нд өрийн таас хэдэн хувь байлаа? 15 он тэдээр нэмэгдээд 60% болоход хэд болно? Ингээд нэмэгдэж байгааг бол шууд хилтгэл байх хэрэгтэй шүү. Тэрнээсээ шудлаа өөр нэмэгдэж байгаа юм байхгүй 58 болцсон гэж өчтөр бид ойлгосон ч үгүй юм байна. Нэмэгдэж байгааг хэлээд ийм. Тэгвэл нэмэх гэж байна. Нэмэхдээ бид нар ийм юм зарцуулах гэж байна. Бизнесийг дэмжих зарцуулах гэж байна. Улсын хурлаар өмнө нь шийдвэр нь гарцсан хэрэгжих шатандаа явж байгаа ийм гадаадын төсөл хөтөлбөрүүд байгаа. Гадны одоо байгууллагатай гэрээ байгуулагдсан, шийдвэр нь гарцсан. Тэр энэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд бол 355 орчим тэрбум төгрөг бас өрн дээр нэмэгдэж орж ирж байгаа. Тэгээд эдгээр зүйлүүдээр нэмээд тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний маань өсөлт маань өөрөө 7% гэж байгаа. Тэгээд 7% гэдэг өсөлт маань дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй харьцуулаад үзэх юм бол ерөөсөө 1.4 орчим л их найт төгрөг тэрбумж доллар хүрэхгүй. Бид нар эргээд нөгөө гаргаж байгаа засгийн газрын дотоод бондын хэмжээ болоод энэ гадны төслийн санхүүжилт хоёр маань үндсэндээ бараг энэ юуг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хаачаад байгаа байхгүй 100% шахуу. Тэгэд энэс эдгээр зүйлүүдийн нөлөөллөөс болоод 58.3 тэр өрийн босго бол эрхт юм төсөөл байна. Илэрхий эсэргүүцээд байгаа хүн л дээ. 2-3 шалтгаан байна. Энэ засгийн газраас оруулж ирсэн төслийн 19-ийн 1-р хэсгээр төсвийн алдагдал 2% алдагдaltaй эсвэл 2% ашигтай байна гэсэн заалтыг 18 оноос мөрдөж эхлэхээр болгож байгаа. Магшуйс манан ард түмнээс уучлалт хууль гэдгийг дахин дахиад тааш юм одоо ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэгээд дээр нь нэмээд хэлэхэд би асуулт асууя. За энэ 1.2 их найт төгрөгийн өр одоо нэмж авах гэж байна гэж ойлгож байгаа. Энэ таад нэмснээр тийм боломжоо бий болгож байна. Магшуйс манангийн гэсэн үг. Тэгэхээр 73-ийн бүлэгэл гэсэн санаа бүдүүн бүлэг гэж би бас яг хэлж болохгүй тэгээд бодож л энийг боллоо. Тэгэхээр энэ ингэж өвөр төрөндөө орж өр тавьж ингэж өр тавьснараа яг төсөвт ямар дарамт олцох вэ гэдэг тооцоо хийсэн үү? Тэгээ одоо яг өр нэмлээ гэж битгий би